Улаанбаатар хотод төрж өссөн Амина бага наснаасаа хотынхоо зохион байгуулалтыг сайжруулахын тулд хот төлөвлөлтийн чиглэлээр суралцах зорилго тээж иржээ. За энэ зорилго түүний газар зүйн хичээлдээ шамдан суралцах суурийг тавьсан байна. За энэхүү тэрээр Стамбул хотноо зохион байгуулсан газар зүйн 22 дугаар олон улсын олимпиадад тэргүүн байр эзлэн Бритиш Колумбийн их сургуульд тэтгэлгээр суралцахаар болсон байна. Амина газар зүйн 21-р олон улсын олимпиадад хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан. Иймээс зорилго бол хүнийг чиглүүлэх луужин хэмээн итгэдэг тэрээр эх орныхоо нэрийг олон улсад сураадуулах зорилготой жилийн өмнөөс мэдлэгээ дийлж сэтгэл зүгээ бэлтэж эхэлсэн байна. Геоте сургуулийн төгсөгч Амина олимпиадад оролцохдоо эх орон гэр бүлээ бодон амжилттай оролцсноо хуваалцлаа. 2025 онд бас Таиландд болсон олон улсын олимпиадад оролцоод хүрэл медаль авчихсан. Тийм болохоор энэ жил арай сандралт бага байсан гэхүү. Тэгээд мөн дүүргийн улсын олимпиадад орсон болохоор туршлагатай байсан. Гэтэ бас жоохон яах юм бол гээд сандарч исэн. Тэгээд хүрэл тэгээд мөнгөн медалийг зарлаад дуусахад нь амар гайхаад яагаад медаль авсангүй вэ? Уул нь ер нь өөртөө итгэлтэй л байсан. Тэгээд алтыг зарлаад миний нэр дуудагдахад маш их гайхсан. Их баярлсан. Өмнө Монгол улс хизээч алтан медаль авч байгаа болохоор тэгээд бас багш нартаа намайг дэмжиж ирсэн найзууд, эцэг их тэгээд багийнхандаа маш их баярлсан. Тийм бол тэр ангийн багш нар бол ихэнхдээ сургуулийн одоо их эцгүүдийг тийм ээ аль болохоор сургалтанд нь татаж оруулж тийм ингэж л одоо гуруулаад хүчилжээж л тэрийн төрөн штэ сурагч багш сургууль их эцэг гэж тийм ээ энэ юу та тийм ийм учраас манай Аминагийн энэ их том амжилт тийм ээ нэр төртэй дэлхийн нэр төртэй газар зүйн олимпиад тийм ээ хамгийн том олимпиадад дөрүүлсэн бол зүгээр нэг болцсон юм биш байхгүй юу. Эний чинь багаас нь авуулаад тэр хүүхдэд ажилласан үр дүн гэж үзэж байгаа. Геоте олон улсын сургууль нь хүүхдэд олон чиглэлийн мэрэгжлийн чиг баримжааг олгодог. Ингэснээр сурагчид багаасаа зорилгоо тодорхойлж мэрэгчлээ сонгож чухал нөлөө үзүүлдэг. Аминагийн гаргасан амжилт нь үүний үр дүн юм а. Тэрээр багаасаа математик, герман хэл, англи хэлээ сонирхон хөгжүүлсэн байна. Үүнийг гэр бүл багш сургууль нь бүх талаар нь дэмжиж өнөөдрийн амжилтанд хүрэхэд түлхэж болсон онцолж байлаа.